Би чамайг анх уулзаад ийм гэж бодоогүй шүү дээ. Би өөрөө өхөөрийг тэгж боддог байсан. Үгүй л байсан юм байна л да. Ийм офицерс амьдралтай хүмүүс үсэр үл. Өгөнд орохгүй байл хэлнэ гэж. Би амар сандраад нь яг. За сайн байцгаана уу. Золбоо ТV-ийн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Ямар хувцастай байгааг та бүхэн харж байгаа бох те. Нөө та бүхний шүүмжлээдсэн хувцсыг өмсөө гараад ирсэн шүү. Өнөөдөр золбоо нь стилээ солино. Тэ. Яагаад вэ гэхээр та бүхэн намайг хувцалж чадахгүй байх, нэмэгтэй өмтэй болцохдоо ямар сонио хувцас өмсдэй гэд маш их шүүмжилсэн учраас хувцалтаа солихоо шийдсэн байгаа. Тэгэд би бол ерөөсөй ойлгохгүй байхгүй. Энэ хувцсыг яагаад та нар ингэ шүүмжлээд байгааг. Надад бол энэ хувцас зүгээр л харагдаж байгаа. Tag rap-ийн нэг Give Me Justice гэдэг дуу идэв штэ. Тэрэн дээр яг ийм сахих өмс гарч ирж дуулдаг байхгүй. Тэгээд айгүй зөвүүн гоё харагдахаар нь тэгээд ахыхаа сахихыг өмсцээ. Надад бол энэ хувцас зүгээр л харагдаад байгаа байхгүй. Энэ тэгсэн хүмүүс ямар хачин том сахих өмсцээ. Тэгээд дотор нь яг ажаа шишиг тэгээд хөгшин шиг ийм шоото цамц өмсцэн. Тэгээд нэг ийм хөлийн богинохоо харагдуулдаг хар өмд өмсцэн гэдэг. Ер нь бол маш их олон хүмүүс шүүмжилсэн. Тэгээ тэр өдөр хамт болцсон халиунаа уг нь зүгээр гоё харагдчихсан гэсэн шүү дээ. Тэгээ яагаад та нар шүүмжлээд байгааг би юусоо ойлгохгүй. За ямар ч тач өнөөдөр энэ стилийн нэг солиод нэг гоё гараад ирээ. Тэгээд бүгд энэ гоё кашмир руу ороод стилисттайгаа уулзаад надад яг ямар асуудал байсан те. Надад яг ямар өнгө зохих юм, ямар хувцас тохирох юм тэр бүгдийг ингээ гоё мэдээд зөвлөгөө аваад тэгээ өнөөдөр золбоонд тис ондоо хүн болоод гараад ирья. Дэлгөөнөө стилист намайг хүлээж байгаа. За тэгэхээр өнөөдөр золбоогийн стилийг сольж өгөх стилисттайгаа уулзааднаа гэдэг. Сайн байна уу? Дэлгөөн заяа. Дэлгөөн заяа. За юуны үзэгчтэй өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байцгаана уу? Хувийн стилист мэргэжилтэй Дэлгөөн заяа. Өнөөдөр золбоогийнхаа дүр төрхийг өөрчлөхөөр ирсэн байна. За дүр төрхийг өөрчлөх гэж явсан. Миний дүр төрх өөрчлөгдөх юм байна. Өмнө би нэг болцоонд явсан бичлэг хийсэн үзсэн үү? Үзээ. Энэ хувцастайгаа. Яг энэ хувцастайгаа очсон. Тэгээд бараг үзэж байгаа хүмүүсийн 90% хүмүүс намайг шүүмжилсэн байхгүй. Эмэгтэй хүнтэй болцоонд явж ийм хувцас өмсөдөхтэй юм байна. Тэгээ миний хувьд энэ хувцас ямар ч асуудалгүй байгаад байгаа байхгүй. Ямар асуудал байсан бол яагаад энэ олон хүмүүс намайг шүүмжилсэн юм бол стилистийн хувьд яг ямар алдаа гаргасан байна. Бас үзэж байгаа залуучууд надтай адилхан төмс залуучууд байл. Нэг ч гэсэн юм сураад авах тий. За нэлээд хэдэн хэллэр юм байгаа байхгүй. Нэгд болохоор за болцоо шүү дээ тий. Болцоо болохоор эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс арай илүү юм хүсдэг. Энгийн өдөр тутамдаа уулзж байгаас илүү арай жоохон гангалцсан байгаасаа өөрийнхөө төлөө хичээгээд ирсэн байгаасаа гэж боддог байхгүй. Ийм гангалцсан. Гангалцаад ирсэн байхгүй. Гангалаад ирсэн юм уу тий. Энэ нь болохоор ингээд нэлийн одлон стилийг хоорондоо холчихсон байгаа гэсэн үг. Тэгээ олон стилийг холгож байгаа бол бүр мэдрэмжтэй байх хэвээр нэлийн туршлагатай байж олон стил холихороо гоё болдог. За ингээд детальчлаад харах юм бол одоо энэ шоотой цамц нь болохоор илүү нэг юм чөлөөт стилийн болоо явчих жоохгүй. Энгийн сороочийг бодвол шоотой болохоор хоёулаа доогоороо нэг юм карго өмд шиг юм керматай өмд өмсөж байгаа шүү дээ тий. Тэнгүүд энэ хоёр стил нь хоорондоо харшилж байгаа. Энэ цамц өмд хоёр нь хоорондоо харшилж байгаа тий. Энэ дээрээ бүр ингээд гой костюм өмсөөд ингээд нөгөө тал руугаа явах хэрэгтэй байсан. Өмд нь болохоор илүү чөлөө тал руу авчих байгаа. Ингээ хоёр эсрэг тесрэг орж иж байгаа. Тийм ээ. За тэгснээ дээгүүр нь өмсөж байгаа сахин нь болохоор савих гоё. Савих өмсгөлээр эрэгтэй чи эмэгтэй чи ингээд мэдээж хүч нэмэгдэн илүү гоё өөрөө юм хүчрхийг санагдаж штэ. Гэхдээ энэ савих жоох юм хуучны vibeтэй vintage нэлээд дээг байх юм тийм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм vintage-ийг өмсөж байгаа бол бүр гоё орчин үеийнтэй хослуулж өмсөх хэрэгтэй. Тэгэхгүй дандаа ийм нөгөө нэг vintage юмнуудыг хооронд нь холиод өмсчихлээр яг нэг юм 20 30 жилийн өмнөөс гараад ирсэн юм шиг тэгээ киноноос гараад ирсэн юм шиг тийм мэдрэмж өгöd байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр нилээн нарийн чинь ингээд нэг юм уялдаа холбоотой аюу олон юм дотор нь ингэж явж идэг зүйл байхгүй. Ер нь бол тэгвэл энэ хувцас тэр чигээрээ зохицоогүй хувцас. Тэр чигээрээ зохицохгүй байна. Дахиад гуравт нь гэхэлэр хүн өөрийнхөө характерыг гаргаж ирж туслах хэрэгтэй байхгүй. Характер гаргаж ирж туслах. Тий. Энэ хувцас залбоогийн дотор байгаа хүнтэй адилхан юм уу? Үгүй шал үгүй. Харин тийм. Тэгэнгუთ чинь залбоог нөгөө нэг үзэгчд нь бүгд мэдж байгаа шүү дээ. Ямар хүн гэдгийг мэдж байгаа. Тэгэнгуთ хувцас нь ингээ харшлаад ороод ирэхлээр тэр хүмүүс үе залбоо биш шүү дээ гэдэг байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс юу хүсэж байгаа гэхээр золбоо дотроо ямар хүн бэ? Яг тэр шиг хувцлаасаа гэж хүсэж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдрийн зорилго ч гэсэн яг тэгж хувцалмаар байгаа байхгүй. Вау, стилист хүмүүс чи ийм ингээд өөр тийм шууд тийм биш би нэр хувцлаа солихгүй болохгүй юм гэсэн мэт. Тэгж гинөө тий. Зан характер энэ бас чухал юм тийм чухал. Тэгвэл дээрээ суугаад бүр тухтаа ярилцж байгаад золбоо нь яг ямар хувцсээр над зохих юм
Аа. Миний ааш цаг бас мэдэх хэрэгтэй байх тийм. Тэгээ бидмээр сонирхолтой сууж агаад бүгдээ тухтаад танилццгаа. За. Тэгээ би ер нь цааш тэр нь гоё цэвэрхэн те яг өөрийнхөө тэр стил имижийг болоод хувцлахад ер нь юун дээр анхаарах хэрэгтэй те. Төмс залуучууд золбоотой адилхан төмс залуучууд бүгдээ хаад сонсцгаа. За. Яаж хувцлана? Тэр чинь өөрөө чинь илэрхийлж байгаа шүү дээ. Энэ бол одоо шудраг үнэн шүү дээ ер нь бол. Тийм болохоор өөрийнхөө дотор ертөнц байгаа өөрийнхөө зан характерыгаа яг хувцаараа илэрхийлж хувцлах хэрэгтэй гэсэн. Инхийн бол одоо ингээд нэг хүмүүстэй уулзаад явангууд чинь би чамайг анх уулзаад ийм гэж бодоогүй штэ. Чи шаал өөр хүн биш штэ гэдэг штэ. Тэр яаж байгаа гэхэлэр тэр хүн гадна дүр төрхөө өөрөөр үүсгэж байгаа гэсэн үг байхгүй. Гэтэл жоохон найзлаад эхлэнгууд нөгөө нөхөр нь өөр ааштай өөр хүн болох гэдэг штэ. Гэдэг чинь төөрөгл үүсгэж байгаа гэсэн. Хуурамчаар дүр төрх бас үүсгэж болно. Тэгэхээр стилистийн мэргэжлийг аль альнаар нь ашиглаж болно гэсэн. Тэгэнгүүт буцаагаад асуулт нь өөрийн чинь хувьд аливаар нь баймаар байна. Яг өөрийнхөө дотор ертөнцийг шууд хувцаараа гаргаж ирмээр байна уу? Эсвэл үүсгэмээр байгаа дүр төрх гэж байна уу? Зөв ийм хоёр сонголт байгаа юм шүү дээ. Яг өөрөөрөө харагдах уу айскуулыг дүр бүтээж байгаа тэр дүрдээ тохируулж хувцлах уу гэдэг ийм хоёр сонголт байгаа шүү дээ. Би ер нь яг гоё тийм юу ямар кул харагдмаар нэг жоохон тийм гоё хувцсан. Ямар гоё хувцалчдаг залуу вэ гэдэг нэг тийм би өөрөө тэгж боддог байсан. Үгүй л байсан юм байна л да. Тэгээ солонгостоор тэгээ явдаг байсан юм. Ер нь дажгүй хувцалчдаг залуу байх шүү гэсэн тийм мэдрэмжийг л хүмүүст өгмөр байна. Тийм. Тийм мэдрэмжийг өгмөр байгаа. За тэгвэл хоёлаа зан характер руу н орчие. За тэгээ. Надаа зан характер уу? За. Надаа өөрийнхөө зан характерыг тэмдэг нэрээр гэдэг нэг тоочод хэлээд өгөөч. Тэмдэг нэрээр. Тий, өөрийгөө тодорхойлно гэсэн үг. Хитэн тэмдэг нэр хэлэх хэрэгтэй дээ. Ойролцоогоор 5 байвал сайн. Тэмдэг нэр гэдэг чиглэлээ. Тэмдэг нэр гэдэг чиглэлээ. Зоостор би тэмдэг нэр гэдэг нь одоо ухаалаг гэдэг ч юм уу те. Царайлаг гэдэг ч юм уу. Өндөр гэдэг ч юм уу те. За 5-ыг хэлэх юм уу те. За. Гэтэ зан характер шүү. Зан характер. Имзэг. Зөөлөн. Зэгцтэй. Маш зэгцтэй. Яг нэг тэмдэг нэргээ хэлчих аягүй хэцүү юм байна. Романтик уу хоёлаа? Романтик уу? Романтик байсан. Гэхдээ одоо романтик биш болсон байлээ. Тэгэхээр романтикаа жоохон сэргээх үү? Эсвэл тэр чигээр нь үлдээх үү? Сэргээ л да энэ. Сэргээмэр шүү дээ романтика. Тийм романтик сэргээ. Романтик сэргээ. За тэгээд сэтгэл хөдлөл өндөртэй. Сэтгэл хөдлөл өндөртэй. Яагаад өөрийг нь тодорхойлуулж байгаа вэ гэхээр хүнийг зан характераас нь шалтгаалуулаад 5 стилд хуваачиж болдог байхгүй юу? Ерөнхийдөө 5. Ингээм бол айгүй гоё баримжаатай болно гэсэн. Тэгэнгүүт миний харж байгаагаар залбуу болохоор классик тэгээд романтик стилтэй байх хэрэгтэй хүн гэсэн үг. За, классик романтик. Классик романтик. Вау. Классик нь бол угаасаа оёлаа зэгцтэй сэтгэж байгаа, нимба байгаа, иймэрхүү зүйлсүүд нь классик гэдгийг илтгэж байгаа гэсэн. Романтик нь юугаар илтгэж байгаа гэхээр айгүй эмзэгээ, тэгээд гэгээлгээ, тэгээд романтик айсан гэдэг юм шүү дээ. Эдгээр нь бас тэр романтик гэдгийг илтгэж байгаа гэсэн. Ингээд зан характер нь хувцастайгаа уялддаг гэсэн. Тэгэхээр хоёулаа цаашдаа классик романтик барьж явал дээр. Тэгэнгүүт одоо ингээд ярихлаар энэ савих классик романтик үнийг илтгэдэггүй байхгүй юу? Ингээд ороод ирж болно гэсэн. За тэгэхээр би бол өнөөдөр өөрөг чинь илүү гоё тийм пастел, зөөлөн өнгөттэй тэгээд романтик, нэлээд классик байлгая гэж бодож байна. Тэгээ өөртөө шиг яриад гэсэн чи би яг юу энэ дөр алдцснаар нь ойлгочлаа. Ойлгож байна тий. Нэгдүгürt миний энэ хувцас цагаан ааштай тохироогүй юм байна. Тэгээд нөө өмсөж байгаа хувцас нь хоорондоо тохироогүй юм байна. Ер нь бүхэн та бүхэн мэдрэмжтэй юм байна. Тэгээд шүүмжсэн чи аргагүй юм байна. Өөрөө чинь хувьд шударгаар надад хэлэх юм бол яг за золбоо гэдэг хүний хувцалтыг харах юм бол би яг өөр чинь хэдэн оноо өгнө гэж яг шударгаар хэлдэг. 10-аас 5 оноо. Бас гайгүй авчлаа шүү дээ. Гайгүй оноо. Тэгвэл хоёлаа дүр төрхөө өөрчилчээд өөр чинь оноо тавиулъя. За тэгээд 10-аас тий. За тэгээд. За тэгвэл хоёлаа шууд хувцсаа сонгоо авчихаа. Тий. За. Яаж ийм хувцсаа би барих тий. Тэгээд харахгүй. За тэгэхээр золбоо нь ямар ч ихнийхээ лукийг бүрдүүлчлээ. Тэгээд үзэгчд маань ямар харагдаж байна, дажгүй харагдаж байна. Гэтэ яг би ийм хувцс чинь аюу бие бариад. Бие ярьж байна тий. Яг ямар мэдрэмж төрчих. Мод шиг болчихсон. Аюу тийм өөр мэдрэмж төрчих. Би ч одоо 37 хүртэл ямар ч хүнээр юм зөвлөмж авч байгааг өөрөө л дандаа хувцас өмсдөг байсан байгаа шүү дээ тий. Тэгээ анх удаа ингээ хүнээс зөвлөгөө аваад ингээ хувцас өмссөн чинь жоохон тийм өөрөөрөө бишч байгаа юм шиг нэг тийм жоохон мод шиг болчихлоо. Харин яг тэгч болов гэж бодоод яг ихнийхээ лукийг би зүгээр энгийн хар классик ноолорон костюмаар хийсэн байхгүй юу. Хэрвээ шууд өнгө оруулаад ирэх юм бол
бүр илүү тухгуурж магадгүй гэж бодсон болохоор арай зөөлнөөс нь хийж байгаа гэсэн. Тэгээд хар дээрээ зүгээр юм хар сарал өнгөө хоолойтой свитер өмсгөөд тэгээд яг өнгийн дагуулад ийм сарал говийнхоо готлыг өмсгөчлөө. Энэ бол зүгээр маш энгийн тэгээд цэвэрхэн лук гэсэн үг. Хоёлаа энтэй ерөөхдөө болцоонд ч явж болно. Зүгээр өдөр тутмынхаа ажлыг шамжуулж явж болно. Бүр зүгээр саарлыгаа хар өнгөөр солиод доторх свитерээ хараар солиод тэг бүр арга хэмжээнд дээрч оролцож болно гэсэн. Энийг нь хараар солих гэсэн үг тийм. За тэгэхээр эхнийхээ лукийг та бүхэндээ харуулъя. Та бүхэн бас гоё оноо үгүй яваараа заяа. Эхний лук дээр хэдэн оноо өгөхөөр вэ? 10 онооноос хэдэн оноог нь өгөхөөр вэ? Ямар хөө харагдчихын золбоод нь. Тэгээд яг аль хувцас нь хамгийн гоё золбооцох чинь та бүхэн бас ингээд тий хамт шүүгээд явцгаараа шүүгчд бөө шүүгч сууж байгаа. Гоё юм. Айгу гоё тийм нэг өөр болсон мэдрэмж авч байгаа. Гэхдээ нэг юм анх удаа ийм хувцас өмсөж байгаа болохоор жоохон тийм би мөн үү гэсэн мэдрэмж. Би чи ийм хувцас өмсдөг билүү гэсэн нэг тийм мэдрэмж. Ийм хувцас ерөөс амьдртаа өмсөж үзээгүй л. Энд тийм болонд шивж болно гэсэн. Тий, болно шүү дээ. За би зөв болцоонд ирлээ. Stop it. За тэгэхээр дүлгөөнөө битээр 2 дахь лүкээ бүрдүүлчлээ. Энэ бол надад бол үнэхээр таалагдчих. Тухтай нэ. Тэг айгуу гоё тухтай. Яг ч юм стал нөгөө нэг кул харагдуулахаар тийм айгуу гоё. Би энийг өмсө гадуур алах юм бол нэрээ бүр ингээд өөртөө айгуу гоё тийм итгэлтэй алхахаар. Айгуу гоё. Түрүү нөгөө хослол өмсөн болохоор одоо болохоор арай өдөр тутмын болгочлоо. Тэгээд энэ болохоор яг ноолоор өнгөрдөг байгаа. Дараагийн лүк маань бас яг тийм өнгө орж ирэхээр байгаа. Яаж байгаа гэхээр өөрийнх нь хувийн өнгөнд тохируулаад контрастын бодолцоод би арай жоох юм зөөлөн тоонтой өнгөнүүд сонгоод байгаа гэсэн үг. Энэ хувцас надад үнэхээр таалагдчих. Гой чөлөөтэй хахаа гой харагдчих. Яг иймэрхүү хувцастай болцоо өдөр тавьсан бол алхаар юм уу? Ийм хувцастай болно шүү дээ тий. Арай жоохон чөлөөтэй байх байсан баг. Одоо нөгөө дэлгүүрүүд нэг юм манекен байдаг шүү дээ. Эрэгтэй манекен. Манекен гэж ярих нь зүг. Зөв. Тийм манекен гэдэг тийм. Тэгэхээр тэр манекенийг хувцас өмсүүлчихсэн шүү дээ. Тэгээ би яг тэр манекений өндөр тэгээ миний биеийн чинь биеийн хэлбэр галбар энэ яг таардаг. Нэрээ биеийн хэлбэрийг хэлээгүй шүү дээ. Биеийн хэлбэрийг хэлвэл магтахаар нэрээ өөрийнх нь хэлж байгаа нь зөв. Эмэгтэйчүүдэд болохоор нөгөө нэг элсэн цаг биеийн хэлбэр хамгийн өгсөмжид биеийн хэлбэр гэдэг шүү дээ. Байж байгаа өөртөө нэг ихтэй болоо. Эрчүүдэд болохоор зогсомжтой байгаа өөртөө. Яг залбаагийн биеийн хэлбэр шиг. Трапезын биеийн хэлбэр илүү өгсөмжид биеийн хэлбэр гэдэг. Трапез? Трапез буюу гоё өргөн мөртэй гэсэн. Оо за. Өргөн мөртэй. Тэнгуудаа ташаа хөл рүүгээ арай жоохон нарийсж орж ирдэг гэсэн. Энэ нь манекений бие буюу эрэгтэй хүмүүсийн өгсөмжид биеийн хэлбэр гэсэн. Баярлалаа. Гоё кашмир брэндтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд маркетингийнх нь албаны хүмүүс сонсон биз дээ. Заавал нэг манекен аваад шаардлагагүй ингээд золбоон ингээд модельлаад өгч болохоор шүү. Гоё. За ашгүй бүр өөртөө ихтэй болчлаа. Тэгвэл дажгүй үзэгчтэй хэдэн оноо өгөхөөр эхнийхээс I'm going crazy. I'm going crazy. 무뎌져 버린 내 가슴이 I'm going crazy. Yeah. I'm going crazy. 화성을 받아준 오늘 완벽해진 하루. За тэгэхээр дэлгөөнөвтөр 3 дахь лүкээ бүрдүүлчихэд зогсож байна. Тэгээ би яг энэ хувцсыг өмсч үзээд толон дөөрийг харсан таньсангүй. Бүр үнэхээр кул харагдчих. Би өөрийгөө нарантуул стайл гэж бодоод төгсөн чинь говь стайл гэсэн шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр яг говьтой нийцж байгаа байхгүй тий. Тэгээ би түрүү амласан шүү дээ. За яг 3 дахь лүк нь болцоонд явах гоё лүк нь авахнаа гэдгийгсэн. Тийм байна. Тэр энэ болцооныхаа лүк. Тэгээ би бас яг ийм ногоон костюмерээс өмсч үзэж байгаагүй. Тэгээ ногоон надад бас аюу хөргөн зөгт юм байна. Тий. Гоё цагж байгаа. Гоё. Миний ингэ стилист болчихж байгаа юм өөрөө. Тий. Баярлалаа. За баярлалаа. Би ингээ муухай өмсөх юм бол над руу биш дэлгөөнөөр дайраа. Тийм баярлалаа. За. Өгөнд орохгүй байл хэлнэ.
саяны өмсөн хувцснуудаас бол надад хамгийн таалагдж байгаа нь яг энэ хувцас таалагдчих. За. Тэг би үнэхээр гайхчихна яг юм ногоон юу костюм хөтэй нэг. Тэг костюм ногоон хослол надад ингэж гоё зохино гэж ерөөсөө төсөөлж бодож байгаа юм байна. Тэг би яг энэ хувцастаа сая өөрийгөө толин тарсан чинь өмнөх нэг том савхтай золбоо хоёр ингээд хоёр өөр хүн шиг ингээд харагдаад байхгүй гээд яалтчгүй хүмүүс бас шүүмжлэхээс өөр аргагүй хувцалсан юм. Нэг ингээ хувцалсан чи юу вэ бүр ингээд нэг өөр хүн шиг тийм юм авч. Өөр хүн шиг гэдэг нь өөрийнх нь дотор хүнтэй жоохон ойр санагдаж байна гэж байна. Би юу нэг дотор нь айгу хайхгүй яваад гэдэг нь бас энэ хувцснаас айгу тий. Бас яг шууд илэрч харагдаж байгаа гэсэн. Тийм байна. Хоёлаа эхлэхэд нөгөө нэг надаар оноо хэлүүлсэн шүү дээ тий. Одоо өөрөөр нь оноо хэлүүлмээр байна. 10-аас хідэ. Би өөртөө ямар оноо вэ? Тий. Тэг би өөртөө яг энэ хувцсан дээр оноо гэх юм бол 10-аас шууд 10 оноо л. Шууд 10 оноо. Тийм. Би тэр савхтай хувцас одоо ингээд савхтай хувцастай байсан золбоод оноо гэх юм бол би баг 2 оноо. Би тэгтээ бичлэг хэлж байхдаа үнэ хэлж байна. Энэ одоо яачаад байгаа гэдэг. Ийм хувцас өмссөн чинь бүр би бол ерөөсөй ойлгохгүй байхгүй. Энэ хувцыг яагаад та нар ингэ шүүмжлээд байгааг. Тэгээд одоо өөрийгөө ингээд өөрчлөөд харсан хүн буцаад нөгөө доошоо явахгүй гэсэн. Улам дэвшлээ гэсэн. Яа надаа хамаг хувцас хаяхан дээ. Улам гоё дэвшээгээ явна гэсэн. Тий. Говийнх нь л одоо ингээд хувцаар өмнөх хувцснаа хаах юм шүү. Тэгээ нэр яг үнийн үг хэлэхэд үнэнгийн хэлэхэд бол энэ говийн хувцснууд аюу гой таалагдчих. Тий. Тэгээ энэ манай үнсний брэнд шүү дээ, тий. Аюу гой дулаахан одоо хүүтэрч байгаа гэлхүү те. Гадуур доцоор явахад ийм хувцастай ингээ гой оролттой ингээ явахад бол даархааргүй. Тий аюу гой дулаахан. Тэгээд модель нь болж болно шүү. Дахин хэлээд байхгүй те. За ямар ч чинь үнэхээр их гоё таалагдлаа. Нэг нэг нь тайлаад үзчихтэй харуулах. Тий. За зүгээр би зөвхөн оролтыг наваад үзүүлээ. За. Зөвхөн оролт авчиж. За бас нэг өөр болж байна. Ингэнгууд зүгээр энгийн болчихж байгаа гэсэн. Тэгээд болтогийн сонгохдоо ч гэсэн айгүй классик загварыг сонгоцсон байгаа. Тэгэнгүүт хоёулаа ингээд нөгөө акценттэй, өнгөтэй, ногоон өнгөтэй хослол өмссөн ч гэсэн хар энгийн классикийн өмсч эхлэхээр яг нөгөө дотор нь байгаа хоёр үнийг хоёулангийн нэг лүгэд оруулсан байгаа гэсэн үг байхгүй. Иймэрхүү байдлаар явдаг. Би стилист хүмүүс шин зүгээр л нэг юм хувцас яаж өмсөхийг хэлдэг хүмүүс гэж боддог байсан чинь бүр ингээд бүр сэтгэл санаа тэр хүний мэдрэмж өнгө одоо юу гэдэг бүгдийг нь тийм маш том сэдв байхгүй юу? Тийм байна. Аюу их юм л бодож явж идэг хүмүүс гэсэн. Харин тийм байна. Яа. Би одоо үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн бодож байгаа бах та. Ер нь нэг стилист хандаад өөртөө нэг зөвлөгөө аваад тэ өөрийнхөө стилийг нэг тодорхойлцоход нэрээ болохоор юм байна шүү. Тэгээд та бүхэн тэтгэвртэй холбогдоорой. Баярлалаа. Тийм өнөөдөр баярлалаа. Баярлалаа. Ийм гоё хувцснуудыг сонгож өгч байгаа. Би бүр ингээ баярлаад ах юм. Харин тийм ч айгаа гоё. За тэгээд үйлчлүүлэгчийнхаа ийм байгааг нь харах үнэхээр гоё байдаг. Харин тийм байна. Хамгийн гоё мөч нь энэ хэсэг. Тий. Яг ингээ нэг өөрийгөө өөрчлөж байгаа хараад баярлалаа шиг. Энэ хэсэг хамгийн гоё. Тийм байна. За энийг тайлах одоо тэгвэл. Одоо бэлтээгээ тайлч тий. За тэгээд ингэх юм бол мэдээж хослон өөрөө гоё өнгөтэйгээ болохоор гоё заяа. Тэгэнгүүт одоо хоёулаа бүр пичак авчи заяа. Пичак авчи. Тэгэх юм бол өстой энгийн лүг болчихно гэсэн. За ингээд олон давхар юм өмсөх юм байгаа байхгүй юу? Баг багаар наваад ахаар энгийн болж байгаа. Баг багаар нэмээд ахаар улан гоё болж байгаа гэсэн. Одоо ингээд явчих юм бол заавал тийм нөгөө бүр чухал болцоо биш. Зүгээр энгийн өдөр болчихно гэсэн. Зүгээр гадуур дотор явахдаа наар цашаа явахдаа ингээд гараа авчлах юм шүү, тэ? Вау. Тэгсэн ч гэсэн гоёор үлдчихэж байгаа зү, тэ? Тайлаад үлдсэн ч гэсэн гоёор үлдчихэж байгаа. За тийм гот. Готны ямар гоё юм. Тийм готлостой гоё тий. Шинээр гарсан бодлоо. Тийм байна. Хоёлаа өстой говийн хамаг шинэсэн юм байна. За тийм гот одоо уусаа энгийн чөлөөтэй болчихж байгаа юм чинь. Дахиад хоёлаа нөгөө Кашмир Тек маань 4 өнгийн сонголттой юм лээ. 4 өнгийн сонголттой. Тийм, 4 хоёлаа чинь хөхийн өмссөн. Одоо болохоор гоё өнгийн уусгаад монохром болгоод ногооны нөмсөд үзчихье. Тэгээ твшилтэд технологиор хийсэн гэдэг. Манай маркетингийн менежер надад шивнэ. За тийм. Яа, тоногоос сахиа өмсчлөх болчихсон шүү дээ. Тий, тэрийг одоо дахиж үзэхгүй. Тэр сахиг авах юм бэ? Тийм ухаад. За тэгэхээр золбоо нь яг энэ хувцсыг сонгохоор боллоо. 3 дахь лүкээ сонгохоор боллоо. Тэгээ үзэгчд маань бас үзээд өөртөө бодсон сууцгааж байгаа бах те. Яг хэдтгэн та бүхэн таалагдсан бүгдээрээ комент зэгт бичээд үлдээгээрээ. Надад бол энэ лүк үнэхээр гоё таалагдлаа. Тэгээд одоо яг гоё талбай руу гараад талбайгаар гоё ингээ өөртөө ихтэй гоё инээмсэглээд ингээ алхахна.
Нэг залуу ингээ болцох гээд ирвэл чамд яг ямар санагдах вэ? Гой санагдах юм байна. Хөөх ямар хувцалдаг залуу гэх үү? Тийм байна. Гоё хичээсэн санагдах юм байна. Гоё цэцтэй санагдах юм байна. Тэгээд гоё мэдрэмжтэй санагдах юм болоо. Зүг. Тэгэхээр ийм хувцастай ирчих юм бол ингээ жоох ингээ одруудах юм шүү. Гэж мэд. Тэгвэл гараа авчихна. Тэгж болохгүй шүү. Тийм. Ингээс хувцалж байгаа залууч тэггүй л хальт те. Айгаа мэдрэмжтэй залууч бол байх. Залбаа өмнө бол яалтчгүй төмс байсан юм байна. Та бүхэн төмс гэж хэлэхээс аргагүй байсан юм уусаа. Одоо нөө хувцснуудаа тийш хайцсан би. Өмнөх хувцснуудаа хайцсан гэдэг. Яар цаа одоо тэрийг бараг дахиж өмсөхгүй байхаа. Тэгээ иччлээ бүр тэрийг өмссөн өөрөө ингээд төрхөө төсөөлө бодоос. Сая би нэг өмсөө харсан шүү дээ. Тэгсэн айгүй харагдчих нэр ингээс. Яаж ийм хувц өмсөж эмэгтэй хүнтэй уулзах гэж очсон юм болоо. Нэрэл ер нь яг эмэгтэй хүнтэй уулзах очихдоо гоё хувцлаад очно гэдэг чинь айгүй том хүндлэл юм байна те. Тэрийг бас айгүй ойлгож чадлаа. Төмснүүдээ бүгдээрээ урагшаа. Баяр. Ийм гоё хувц сонгож өгсөн. Төлөвлөгөөнөдөө маш их баярлалаа. Тэгээд хамтран ажилласан гол брендийнхаа хамт олонд үнэхээр их баярлалаа. Хувцнууд нь бүр үнэхээр их таалагдлаа. Тэгээд нэг зугаад даралж хоёлаа. За. Нэг яг инхүү. За гэж. За төлөвлөгөөнөдөө баярлалаа. 1 2 3 Би амар сандраад нэг яг. Ямар арч яхан? Гоё нөө. Гэтэ бас яг ийм хувцсаа харсан жоох эвгүй байна. Яг нөө дасаагүй болохоор тэрөө. Сумна. За 1 2 3 Ахын хувц ямар харагдаж байна? Гоё нөө. Тачгүй юу? Тачгүй юу? За. За баярлаа. Боломжтой унаараа мцэлхөө. Sana баярлаа. Баярлаа. За нэг үргэлжлүүлээ. Баярлаа. За нэг үргэлжлүүлээ. Ахын хувц ямар вэ? Гоё. Тачгүй юу? Ямар харагдаж байна? Кул харагдаж байна. За баярлаа хань. Тэгж байгаа таар. Нэг үргэлжлүүлээ. За 1 2 3 За тэгэхээр өнөөдөр залбааны ямар ч гэсэн өөрийнхөө стилийг ингээд гоё тодорхойлоод авчлаа. Надад ер нь яг ямар хувцас зохитой, би цаашдаа ер нь яаж хувцлахыг бүгдийг нь гоё мэдээд авчлаа. Тэгээд ийм хувцас өмсчхөөр алхаа гişээ хүртэл өөр болчт юм байна. Жогоо санаа зовоод тэгээд амар олон хүмүүс хараад байгаа юм шиг тийм мэдрэмжийг авлаа сая. Өмнө нь яг нөгөө өөрийнхөө том сахиг өмссөн ингээд хамаагүй явж явах нэг тоодгүйсэн чинь яг ингээ хувцлаагаад гэсэн чинь бас айгүй бие барьж гин. Яг хөө мэдээж нөгөө дасааг болохоор тэгж байгаа байх л та. Дасчул гайгүй болох. Тэгээ өнөөдөр ямар ч сан үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэгээ өнөөдөр миний хувцас стилийг тодорхойлж өгсөн дөлгөөнөөдөө бүр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ цаашдаа дөлгөөнөөдөө байн гоё холбоотой байх болно. Ягаад гэвэл бас золбоо төмс шүү дээ, тэ. Хувцаа ерөөсөө гоё сонгож чаддгүй. Тэгээ дөлгөөнөөдөө холбоотой байгаад зөндөө гоё зөвлөгөө авч байна. Яг өөрийнхөө хувцсны стилийг тодорхойлж чадаагүй хүмүүс байвал маань дөлгөөнөөдөө холбогдоод стилийг тодорхойлуулаад зөвлөгөө авч болно шүү. Би утасны дугаар хаягийг энд үлдээчи. Тэгээ бас өнөөдөр гоё надад ийм лук бүрдүүлж өгсөн говь брендийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. 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 Ахын хувцас ямар вэ? Гоё. Амар гоё наа. Баярлалаа. За нэг өрөнгөрөө. Яа, чихмээр ямар таасаа. Талбай дээр ирээд гоё дүүнэртэйгээ зураг даруулаад өнөөдөр бол үнэхээр гоё өдөр байлаа. Сэтгэл бол үнэхээр гоё хангалуун байна. Надтай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөө.
За тэгвэл бүгдээрээ золбоо TV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.